Амрын гэр үзэгчтэй цагдаагийн байгууллага алба багчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо, анхаарлаа хандуулна. За огчоч ганцхан тоглож. Баярлалаа аваа. Алхах төслөгч дөрэм сонсож байна. Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын эцэс ярьсан байна. Иргэн магтар нотлох байранд бол олон нийтийн бүлжээ тавигдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-ийн 9-р зүйлийн 1-р хэсэгт мөрдөн шалах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан прокурорын зөвшөөрлгүйгээр мөрдөн шалах ажиллагааны талаар баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв. Цагдаагийн ерөнхий газар. Улсын хэмжээнд коронавирус COVID-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын засгийн газрын 178 дугаар тогтоол. Улсын онцгой комиссаас гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хатуу хөлөөрөө тогтоосонтой холбоотойгоор цахим орчинд хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэх, талсан зогсоох хариуцлага оногдуулах зорилгоор цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын 1-р зэрэг шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс одоо нийслэл хотод бол 1316 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс бол одоо 559 зөрчлийн шинжтэй байсан. За үүнээс бол одоо гэмтэргийн 28, хөөхд гэр бүлийн хүч хэрэглээний шинжтэй 145, за согтуутай холбоотой 435 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүх нийтийн бэлэн байдлаар шилжсэн үеийн өмнөх үедээ одоо харьцуулахад гэмтэргийн шинжтэй үйлдэл 37, хөөхд гэр бүлийн хүч хэрэглээтэй холбоотой дуудлага мэдээлэл 62, зөрчлийн шинжтэй одоо гэмтэрэг бол одоо зөрчил бол одоо 51.3%-аар нийт дуудлага мэдээлэл 50.4% болсон. Үүнээс бол одоо эрүүлжүүлсэн хүн 35.5%-аар одоо өссөн гэсэн ийм үзүүлэлттэй байгаамаа. За тухайн өдөр бол одоо 28 гэмтэрэг бүртгэгдсэнийг бүх нийтийн бэлэн байдал шилжсэн үеийн өмнөх өдөртэй харьцуулж үзэхэд бол гэмтэрэг бол одоо 60.7%-аар өссөн гэсэн ийм дүгнэлттэй байгаамаа. За бүх нийтийн бэлэн байдлаар хэсэгдсэн байдлаар шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 23-наас 2021 оны 1-р сарын 11-ний хүртэл нийт 19 хоногийн хугацаанд нийслэл хотод бол одоо 18% хатуулгаас дээш согтууруулах хүндээ худалдаж борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, гар дээрээс арх согтууруулах хүндээ худалдах зөрчлийг илрүүлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн байгууллагаас нийтдээ 612 албан хаагч 308 автомашин тайжилсан. Зарим иргэд цахим орчныг ашиглан онлайнаар лото, покер зэрэг бооцоод мөрөөдөд тоглоомыг зохион байгуулж буй 48 гэмтэргийн шинжтэй үйлдэлийг илрүүлэн таслан зогсоосон. Дээрх үйлдэлүүд нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 17, зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйл зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна. Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссаас гаргасан шийдвэрийн дагуу энэ шинэ төрлийн коронавирустай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн энэ цаг хугацаанд иргэд ихээр цахим орчныг ашиглаж байгаа. Зарим иргэд маань цахим орчинд хууль зөрчиж Монгол улсад хуулиар хориотой мөрөөдөд тоглоомыг зохион байгуулах, мөн тэрчлэн түүгээр тоглох, бусдыг урууд татах ийм зөрчлүүд бол сүүлийн цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдал буюу бүх нийтийн бэлэн байдал шилжсэн энэ цаг хугацаанд бол цагдаагийн байгууллагаас хууль бус мөрөөдөд тоглоом зохион байгуулсан. Үүгээр тоглосон нийтдээ 48 иргэдийн Facebook хаягийг олж тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн үед цахим орчинд гамшигын эрсдлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээлэл түгээсэн 44 зөрчлийн шинжтэй үйлдэлийг шалгаж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Үүнээс зөрчлийн тухай хуулийн 5-13 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан зөрчил гаргасан 6 иргэнийг тус бүр 500 сая төгрөгөөр торгож, 7 төрлийн хууль бус контентыг устгуулж, одоогийн байдлаар 38 зөрчил харьяа дүргийн цагдаагийн хэлтээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх зөрчлийн шинжтэй мэдээлэл оруулсан иргэдээс 3 иргэд гадаад улсад оршин сууж байгаа нь хууль зааснаар хариуцлага тооцох боломжгүй бөгөөд харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хууль бус мэдээллийг олон нийтийн сүлжээнээс хязгаарлах, устгуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мөн зарим иргэдээс иргэдээс шууд өөрийнхөө
Facebook хаягнаас шууд лайваар одоо иргэдийг мөрөөдөд тоглоомонд оруулах, уруу татах ийм үйлдэлүүд бол гаргаж байгаа. За жишээлбэл энэ хүн бол эхний тоглолт үнэгүй шүү. За 5К хийгээд 50К болгож хожоороо цагийг зугаатаа өнгөрөөцгөө ингээ иргэдийг ингээ сонирхол татах үеч одоо ийм мэдээллийг оруулаад хамгийн их хандлт ихтэй пэйж, групп одоо сайтуудад ингээ шеэр хийгээд иргэдийг одоо энэ тоглоомонд оруулаад ингээ мөнгө хожин гэдэг итгэл амлалт өгж ингэж оруулж иргэдийг айгүй төөрөгдүүлж байгаа. За мөн зарим тохиолдолд бол захин орчинд мөрөөдөд тоглоом зохион байгуулж байгаа иргэд нь хуурамч хүн буюу одоо под хуурамч хүмүүсийг оруулаад цаана нэг админ байж идэг. Тэгэхээр энэ админ маань өөрөө хинт хожлох уу? Хэнийг одоо хожигдуулах уу гэдэг ингээд нөгөө талаараа энэ бас цахим заллин явагдаад байгаа гэдгийг иргэдэд бас анхааруулж хэлмээр байна. Дэлхийд дахинд цахим ертөнц үүссэн цагаас хойш шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд хавсран үргэлж өргөжин хөгжиж бидний ажил амьдралын салшгүй нэг хэсэг болсонтой холбоотой өнөө үед цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийн тоо жил ирэх тусам хурдцтай өсөн нэмэгдэх хандлагатай байна. Үүний тод жишээ бол цахим спортын бооцоод тоглоомууд болон хөзөр, шоо, тоо ашиглаж тоглодог казино төрлийн манай улсад хуулиар хоригдсон мөрөөдө тоглоом зохион байгуулах үйлдэл юм. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн мөрөөдө тоглоом зохион байгуулах үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдож ял шийтгэгдэхээр заагдсан бол мөрөөдө тоглоом тоглосон иргэн нь зөрчлийн тухай хуулиар 101-тэй тэмцэх хэмжээний төвөргөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн 20-ын 17 дугаар зүйл. 1. Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйлс ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдө тоглоом зохион байгуулсан бол 451-ээс 14,000 нэгчтэй тэмцэх хэмжээний төвөргөөр торгох. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх. Эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. 2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хоригдсон мөрөөдө тоглоомын газар байгуулсан. Эсвэл ажилласан бол 5,401-ээс 27,000 нэгчтэй тэмцэх хэмжээний төвөргөөр торгох. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. Зөрчлийн тухай хуулийн 5-ын 7 дугаар зүйл. 1. Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдө тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгсэл хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 101-тэй тэмцэх хэмжээний төвөргөөр торгоно. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар хууль эрхцэн мэдлэг дутмаг амар хэлбэр аргаар мөнгө олох ялахыг хүсэх бодол нь мөрөөдө тоглоомын хамааралтай болох шалтгаан нь болж өгдөг. Мөрөөдө тоглохын тулд бусдаас мөнгө зээлэх, гэрийнхээ эд зүйлсийг зарах, барьцаанд тавих, заллин мэхлэх, хулгайлах, дээрэмдэх болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж асар их хэмжээний хор уршиг өөртөө болон бусдад учруулж байгаагаа ойлгодоггүй. Иймд та бүхэн мөрөөдө тоглоомноос ашиг олдоггүй. Нэг л тоглож эхэлсэн бол дуустдаггүй гэдгийг анхаарч эд зүйл хөрөнгө мөнгө цаашлаад эрүүл мэндээрээ хохирохоос болгоомжилж өөрөө болон ойр дотны хүмүүсээ мөрөөдө тоглоом гэх чимээгүй тахалд өртгөхөөс урьдчилан сэргийлээрэй. Иргэн та амьдралаа мөрийнд бүү тавь. Эрүүгийн цагдаагийн алба. Нийслэлийн засаг даргын захирамж зөрчсөн 84 зөрчлийг илрүүлж архи согтруулахын давуу талцсан 6 аж ахуйн нэгж байгууллагыг 25 сая 500 мянган төгрөгөөр доргож гар дээрээс хууль бусаар архи согтруулахын худалдсан 40 этгээдийг 20 сая төгрөгөөр торгосон. Хууль бусаар худалдаж байсан архи согтруулахын мөн одоо тухайн эд зүйл архи согтруулахын хэрэгэлсэн эд зүйл хууль бусаас орлогыг хураан авч 21 үнийг бол 7-аас 37 хоногийн хугацаатайгаар шүүгээр баримтлуулсан. Одоо 17 зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж арга хэмжээ тооцохоор ажиллаж байна. Дээрх 19 хоногийн хугацааг урд оны мөн үетэй харьцуулахад Согтуугийн дуудлага 1159 буюу 38.8%-аар эрүүлжүүлэгдсэн хүн 402-оор буюу 24.2%-аар тус өссөн байгаамаа.
Хүн ам олноор цуглардаг барааны зах худалдааны төв, баар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагаа төр зогсоосонтой холбоотойгоор цахим орчинд ашиглан архи согтууруулахундаа зохиогч зөвшөөрлгүй гар дээрээс худалдан борлуулж буй 89 мэдээллийг олж тогтоон мөрдөн байцаах алба, экологийн цагдаагийн алба, тээврийн цагдаагийн алба, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, хар тамхитай тэмцэх газар тус тус хөрвүүлж 10 зөрчилд 13 иргэнийг холбогдуулан шалгаж, архи 34, ПИВ 49-ийг хурган авч 2 иргэний 100,000 төгрөгөөр торгон, зөрчил гаргахад ашигласан 7 тээврийн хэрэгслийг саатуулан 11 Facebook хаягийг устгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Зөрчил гаргахад ашигласан нийт 89 Facebook хаягт оруулсан постыг устгуулах саналыг харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. За улсын хэмжээнд өндөжүүлсэн бэлэн байдал залсантай холбогдуулан Улаанбаатар хотын захирч бөгөөд нийслэлийн засаг даргын захирамжийн гарсан үнэтэй холбогдуулан архи согтууруулахундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчлдэг байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хоригдсан байгаа. Үүнтэй холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутагт дэвсгэрт нийтдээ 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш нийтдээ 66 удаагийн эргүүл шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулж, нийт зөрчил гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага 27 иргэний зөрчлийг илрүүлсэн. За үүнтэй холбогдуулан Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 513 дахь зүйлийн дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагыг тус бүр 5 сая төгрөгөөр торгож 7 иргэнийг шүүхээр баривчлах шийтгэл оногдуулж ажилласан байгаа. Иргэд цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан согтууруулахундаа худалдан борлуулж байгаа асуудал хяналт тавьж, илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна. Тэгвэл бүлэг этгээдүүд үгсэн тохир согтууруулахундаа гэх хэмжээгээр агуулж, оройн цагаар хүргэлтийн үйлчилгээгээр үйлчилж байсныг илрүүллээ. Согтууруулахундаа яагаад зарах болов? Одоо энэ бэлэн байдлын үед бас согтууруулахундаа хоригдсан баг шүү дээ. Одоо ингээд амьдрах эрхэнд л интернетээр зар тавиал. Тэгэл хөргөлт хийн гэл зардаг. Өмнө зарж ирсэн болохоор одоо ингээд хүмүүс мэддэг. Үгүй надаас гадна зөндөө хүмүүс л ингээд зардаг шүү дээ. Ер нь бол согтууруулахундаа тусгай зөвшөөрөлтэй газруу зарах хэрэгтэй. Гар дээрээс худалдаа авах хориот байдаг шүү дээ. Одоо ингээд аргагүй их хэмжил зарж шүү дээ. Одоо танд энэс гадна дахиад одоо согтууруулахундаа байгаа юу? Байхгүй. Одоо байгаа л яг эднэр үү? Тий. Та ганцаараа зард юм уу? Таны ард ямар нэгэн дэлгүүр худалдаа юм уу? Дэлгүүр үе ч юм уу? 8 нэрийн бараа дэлгүүр байгаа юу? Байхгүй. Би одоо ингээл өөрөө нөө бөөний цэгээс л очиад архи тарсаа хөдөлгөж аваад тэгэл оройдоо ингээл зараа тавиал тэгэл хүмүүсээс цэцгэл гавал тэгэл өргөж өгдөг. Хүмүүс хэр их одоо хандах уу? Хүмүүс л зөндөөл залгадаг. Тэгэл хаягаар нааж өргөж өгөх. Голцоо тэгээ шинэн цагаар л өргөж өгдөг. Одоо ингээд гэмт хэрэг зөрчилд холбогдоод хариуцлага хүлээх гэж шүү дээ, тий? Тий, одоо ингээл хариуцлага хүлээх гэж ирсэн. Өмнө аль дүүргээс хаашаа зардаг байсан? Цагдаагийн байгууллагаас одоо шалгалтын ажиллагаагаар янз бүрийн байдалд шалгаж ирсэн үү? Өмнө шалгаж байгаагүй. Өмнө одоо ингээл хотын ер нь бол хотын хаана чамаагүй тэгэл өргөж өгөх гэсэн газар тэгэл өргөж өгдөг гэсэн. Амар хэлбэр аргаар мөнгөтэй болох гэсэн тэд тусгай зөвшөөрөлтэй гар дээрээс худалдан борлуулах боломжгүй зүйлийг хууль зөрчил борлуулж байсан асуудалд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5-13 заасанчлан хариуцлага хүлээлгэнэ. За зөрчил гаргасан иргэдээс төр хураа авсан 115 шил согтууруулах хундаг улсын орлого болгож 45 литр спиртийг устгалд оруулж арга хэмжээ тодруулсан байгаа. Ийм дэргэдээс нэмэлтүүлэхэд гар дээрээс худалдан борлуулж байгаа согтууруулах хундаг худалдаа авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5-13, гамшигаас хамгаалах тухай хууль зөрчих 5-13-ийн 2. Гамшиг аюулд үзэгдэл халдвар төвчин осол аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт тэдгээрийн дэглэм зөрчсөн эсвэл саад учруулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хүнийг 501 штэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулах хуулийн этгээдэд 5,001 штэй тэмцэх хэмжээгээр мөнгөн дүгээр торгоно. Дээрх төв мэдээнээс авч үзэхэд бол архи согтууруулахундаа худалдсан өөрөөр хэлбэл 18% хатуулгаас доош согтууруулахундаа худалдсан нэг өдөрт гэр бүлийн болон одоо хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэр хэрхэн нэмэгдэж байгаа. Дээрээс нь одоо эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх байгаа. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа. Ийм тоо мэдээ бол эрс өсөж байгаа. Одоо бид бүхний сэтгэлийг төгшөөж байгаамаа. Тийм учраас гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл бол архи согтууруулахундаа нэг хэрэглээтэй бол шууд хамааралтай байна гэж ингэж үзэх байгаамаа.
Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.